Эрдэнэс тавталгаа хувьцаат компани санхин баруун уурхаагаа дээр нэмэлт хөрсний бичлэлээр эзэн гэсэн юм асуудалтай гэдэг. За тэгээ би энэ дээр болохоор мэрэгжлийн үнэ зүгээс тайлбар өгөхөөр энд ирээд байна. За аудитаас гаргасан нийт тэр яриад байгаа 7.7 сая метр куб уулын цулын тооцооллыг яаж гаргасан бэ гэхээр хаягдл хөрсний овоолго дээр байрсан хэмжээгээ 58.4 сая метр куб хөрс байршуулсан, сэрэгцсэн байдлаар байршуулсан гэж үзээд энийгээ сэрэгжилтийн коэффициент 123 туугаад 47.5 сая метр куб гаргаж байгаа. За энийгээ болохоор уулын ажлын тайлан дээр тусгагдсан 55.23 сая метр кубээс 47.5-гаа хасаад 7.7 сая метр кубын зөрүү байна гэсэн ийм тайлбар хийгээд манай компани төсөл байдлаар ороод ирсэн байлээ. За тэгэхээр би энэ дээр 7.7 сая метр куб манай яг Эрдэнэс тавталгаа компани тооцоолоор ямар бодит байдлаар ямар байна вэ гэдгийг би энэ дээр тайлбарлаж үзүүлье. За энэ дөрвөлжийн хүрээнд бол уурхаан ухаш харагдаж байна. За уурхаан ухашаас уулын цулаар нь тооцсон хөрс суултын хэмжээ 2013-аас 17 онд бол 55.83 сая метр куб хөрс суулт. За энэ 55.83 сая метр кубыг нийтдээ бол 3 бүлэг хэсэг рүү бол хувааж байршуулсан. За нэгдүгüүрт нь бол хаягдл хөрсний овоолго дээр байршуулсан. Хаягдл хөрсний овоолго дээр 61.94 сая метр кубыг байршуулсан. За үүний дараагаар шим төрсөн бол тусад нь овоолго. За шим төрсөн бол тухайн онуудад бол 0.6 сая метр куб шим төрсийг бол шим төрсний овоолго дээр байршуулсан. За үүний дараагаар зам талбай инженерийн ажил гэсэн одоо хэсгүүдэд бол бас мөн одоо хаягдл хөрсүүдийг байршуулсан. Энэ нь бол сэрэгдсэн байдлаар 3.9 сая метр куб хөрсийг байршуулсан. За ингээд энэ тусад нь байршуулсан хөрсний хаягдл хөрсний хэмжээнүүдээ 3 хэмжээнүүдээ хооронд нэмээд үзэхээр 66.46 сая метр куб хөрс бол нийт талбайнууд байршуулсан байгаа. За энийг бол дундаж 1.2 хөрс суултын сэрэгжлийн коэффициент туваагаад үзэх юм бол 55.38 гарна. За энэ 55.38-га өөрсдийнхөө одоо уурхаагаас тооцсон уулын цулаараа тооцсон тоо хэмжээний хооронд нь хасаад үзэх юм бол 450 мянган метр куб хөрс байна. За энэ нь бол хооронд нь бодоод үзэхээр 0.8% зөрүү гаргаж байгаа. За энэ 0.8% зөрүү гэдэг бол яг хаягдл хөрсний овоолго дээр хэмжсэн хэмжээ, уурхаа дээр хэмжсэн хэмжээ хоёр бол хоорондоо 0.8% зөрүү үүсгэж байна гэсэн үг. За энэ нь бол 2005 онд үйлдвэр худалдааны сайдын тушаалаар батлагдсан маркшедрийн ажлыг гүйцэтгэх техникийн заавар түүн тавигдах шаардлага гэсний одоо техникийн нормативын шаардлагыг бол хангаж байгаа. За тэрэнд бол энэ дээр бол 1.5% бол норматив юм бол зөрүүтэй байхад зөвшөөрж болно гэж бол бичсэн байдаг. Энэ маркшедрийн ажлыг болох техникийн заавар гэдэг мундаг юм байдаг. Яг энэ заавараар бүх ажлыг удирдах хэрэгтэй. Энэ дотор ийм хэмжээний овоолгот гарч болох зөвшөөрөгдөх зөрүү 1.5% байх хэрэгтэй. Бидний хэмжилтүүдээр танай хэмжилтээр 0.5. Тэгэхээр энэ бол ном дүнгийн дотор зөвшөөрөгдөх хэмжээнд байна. Дээр нь жилбэр хөндлөнгийн маркшедрийн хяналтын хэмжээ чиглэж байгаа. Үндсэндээ 3 удаагийн хэмжээ өгч байгаа. Оператор компани болгон өөрсдөө хэмжиж байгаа. Тэр бүгдийн нийлбэрийг чинь тухайн компани ерөнхий одоо өөрийн компани давхар ингээд шалгаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энд бол ямар нэгэн зөрүү алдаа гарах, шамшигдах гарах, илүү мэдээлэл худлаа тоо тавих хийгээгөө хийсэн болох юм ямар ч үндэс байхгүй байсан. Олон нийтийн шилжээ тэгээд гадуур явж байгаа мэдээлэл ийм юмнууд бол Эрдэнэс тавталгаа компанийг одоо нэр хөндийн харьцах байгаа ч гэсэн тийм сөрөг ойлгоод ард түмэд өгөх гэсэн ийм л үйл ажиллагаа гэж бодож байгаа.